Задлахын ураг шалралт тэмцээний шилдэг 32, хасагдах 32, шүүгийн 32 шат. Matchday recap presented by SocialPay. Английн шоу Конгогийн шиг шоу. За энэ бол одоо гайхалтай хүлээлт өндөртэй юм тоглолт болол байсан. Конгогийн шиг шоуг тоглолтыг бол одоо Брайан Сипенгагийн гоолоор одоо нээж үнэхээр гайхалтай болол одоо шок болсон. За тэгээд зөвхөн энэ тоглолтод бол юу гэдгийг ганц товцгоо яваад ганц гоолоор гол хийж хамгаалдаг ч юм уу те тийм тоглолт бол байгаагүй. Конгогийн хувьд бол маш сайн тоглосон. Тоглолтын 20 дуурын дунд хүртэл бол бүр ан маань үдсэн. Ер нь бол алалцаж байна гэж бол фанатууд хүртэл ярьсан. Тэгээд гол нь сюрприз ахгүй те Конго Англи эсрэг ингэж тоглоно гэдэг нь өөрөөр сюрприз учраас хэдийгээр ерөнхий агуулга Англи илүү аюултай болж байгаа ч гэсэн Конгог ингэж тоглоно гэж хийж бодоагүй тооцоолоогүй. Тэг үнэхээр супер тоглолтыг бол үзүүлсэн. За тэгээд тэр супер тоглолтыг үзүүлэхдээ хоёр тоглогчийг бол магтахгүй байхын арга байхгүй. Ер нь хэд байгаа. Хамгийн супер магтмаар байгаа хоёр нь бол Брайан Сипенга зүүн зүгөр. Ямар мундаг тоглосон бэ те. Үнэхээр гайхалтай. Одоо сая энэ 100 Альмериад La Liga 2 буюу одоо 2 дугаар лигт энэ ирэх хөлөөр тоглоно. Лионел Эмбаси гэж хаалгач. Лионел Эмбасигийн тоглолтод үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүллээ. Дахиад Лимтлийн аварга нөгөө гайхалтай хаалгач тийм тоглолтууд. Тэгээд Шансел Мбембе болон Ван Бисака хоёр төвийн хамгаалтанд үнэхээр Ван Бисака мэдээж баруун хамгаалтанд бол үнэхээр гайхалтай тоглолоо. Ван Бисакагийн хувьд энэ дэлхийн аваргаар дөрвөн тоглолтод оролцохдоо нэг ч удаа хууруулаагүй. Одоо dribbled pass буюу тоглогч нэг ч тоглогч Ван Бисакагийн хажуур хуурал гүйцэтгэл амжилттай хийж өнгөрөөгүй гэсэн ийм одоо гайхалтай статистиктэй дэлхийн аварга бол одоо дуусгаж байна. Тэгэхээр Ван Бисака одоо юу гэдэг Парис биш Манчестер Юнайтед энтер очихын довтлоондоо сул тийм ээ. Гэхдээ Ван Бисака Паласт байхдаа ч гэсэн Юнайтед байхдаа ч гэсэн юу нь хамгийн сайн байсан бэ гэвэл хамгаалт. Нэгэн хэсэг нэг хамгаалт дээр Ван Бисака анханасаа бүр жоохон тийнейжер байгаасаа хойш угаасаа супер байсан. Тэгээ тэрийгээ ч өөрөө энэ дээр харуулсан Английн шоугийн төлөө бол үндсэн шишээ тоглож байгаагүй. Академийн наснуудад бол Англид бол тоглож ирсэн. Тэгээд үндсэн шишээгээ одоо аав ээжийнхаа нутгийг буюу Конгог бол сонгож тоглосон. Үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүллээ. За нөгөө талд бол Маркус Рашфорд их муу тоглосон. Джейд Спенс баруун дээр гарсан. Их тааруу тоглосон. Нико Орайли зүүн зүгүүр дээр их тааруу тоглосон. За Джейд Спенсийг гарах болсон шалтгаан яасан бэ гэхээр Томас Тухлийн нэг сонирхолтой шийдвэрийн үр дүн гэж бол би бодож байгаа. Тэрний юу юм бэ гэхээр Трент Александр Арнольдыг авч яваагүй. Рис Джеймс байнга гэмтдэг. Тино Ливраменто гэмтгэд оронд нь Жаред Кванзаг дуудсан санагдаж байна тий. Баруун зүгүүрийн хамгаалтанд бол үндсэн тоглолт ганцхан Джейд Спенстэй ингэж бол явсан. Тэгээд Джейд Спенсийн тоглолтын дээр бол боссонгүй үнэхээр маш хэцүү байлаа. Тоглолт нь бол Ципенга бол бужигнууллаа шүү дээ. Джейд Спенсийг бол Стожик дотор гадаргүй эргүүлсэн. Тоглолт нэгтиг байхад Йоан Виса нэгдүгээр үеийн төгсөлд хингээ алдсан. Тэр тоноод Йоан Виса хингээл алднаа ёо. Шон долоо гарсан. Тэрийг хийцэн бол өстой айгүй шүү. Хоёртыг болох юм бол өстой айгүй. Англид бол Азтай нөгөө талд Азгүй ингээд гол бол ороогүй. Томас Тухэл энэ дээр ямар тактикийн хоёр маш сонирхолтой шийдвэрийг гаргаж тоглолтыг шийдсэн. Ер нь бол яг Кейн мэдээж 2 гол оруулаад гайхалтай байсан. Гэтэ гол Томас Тухлийн хийсэн юм ихээр Джейд Спенсийг суулгаад Эзэг оруулж ирэнгүүтээ Беллингемийг татаад Эзэ 10 дээр тоглонгуудаа Деклан Райсыг баруун зүгүүрийн хамгаалагч болсон. За ингэснээр Деклан Райс урагшаагаа орж өстой жинхэнэ эдгүүийн Бекхэм шиг гайхалтай дамжуултууд өгч гисэн. Деклан Райс сүүлийн жилүүдэд ялангуяа West Hamд одоо Европа конференц лигт төрөлдөг удирлаасаа эхлээд чөлөөт бөмбөгөн дээр цохилт асын дамжуултуудыг үнэхээр гайхалтай гүйцэтгэж байгаа шүү дээ. Арсеналын одоо гол чөлөө цохилт асын дамжуулт өгдөг, хөлөөнгөө мөний дамжуулт өгдөг тоглогч болчиход байгаа. Тэрийг бол энэ дөр үнэхээр мундаг ашигласан. За нөгөөх нь Рашфордын тоглолт үнэхээр болоогүй. Тэгэнгүүт оронд нь Антони Гордоныг оруулж ирсэн. За ингээ Антони Гордон хин хоёр бол Деклан Райс хоёр нийлээ баруун зүүнээс зүгээр божигнуулсан. Антони Гордон бол зүгээр DC-ийн нөгөө флаш шиг те зүгээр юу болоод байгаа мэддэггүй юм. Одоо цахилгаан шиг нөхөрл зүгээр божигнуулсан. Хоёр гол хуйланд нь оролцсон. За тэгээд Деклан Райс бол дамжуултууд гайхалтай байсан. За тэгээд эцсийн үр дүнд мэдээж Кейнтэй юу яах вэ? Кейн дэлхийн аваргын шалралт тэмцээний хүрээнд Английн шоугийн төлөө 12-13 дахь гол орууллаа. Өмнө нь Гари Линекрийн 10 гол оруулсан байсныг бол одоо эвдсэн байснаа бүр нэмж ахиуллаа. Мэргэн бочийн өрсөлдөөн бол үнэхээр гайхалтай байна юм ч одоо юу болоод байгаа юм бэ те? Сүүлийн 30 орчим жилийн дэлхийн аваргад 6 гол болвол мэргэн боч авах өрсөлдөх хэмжээний байсан те. Дэлхийн аварга шалралт тэмцээний дуустал үргэлжлэх матчday recap цуврал контентын ерөнхий ивент тэтгэгчээр SocialPay ажиллаж байна. За тэгээ голомт банк SocialPay-ийн хувьд бол волейболын холбоог бол одоо ивент тэгдэг, волейболын спортыг дэмждэг, багийн спортыг дэмждэг. За дээрэс нь мэдээж энэ жил дэлхийн аварга шалралт тэмцээний аль бие ёсны шууд дамжуулалтын ерөнхий ивент тэтгэгчээр бас ажиллаж байгаа. За ингээ багийн спортод бол маш том хөрөнгө оруулалтыг бол хийж байна. Голомт банк SocialPay-ийн хувьд тэгээ дээрэс нь мэдээж matchpay гэж нэрлэж болсон юм шүү дээ. Matchday recap-ийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа SocialPay хамт олондоо баярлалаа. За ингээд Английн хувьд бол одоо эцсийн мөчөд гэж хэлж болохоор 80-70
75 болон 86 дээр Harry Kane одоо 2 супер голыг оруулж бол хожлыг бол авлаа. Мбаппе супер тоглолтыг үзүүлсэн боловч одоо үнэхээр босонгүй Jude Bellingham 2 галзуу мөргөлтийг хаасан. Үнэхээр супер байсан. Jude Bellingham нэг дээр нь бүр хаасныхан дараа хаача бөмбөг бай нэг бариад хөвчих бүр очиж бүр ингээд гэдэг нэг тийм гоё спортын мөч байдаг шүү дээ. Тийм мөч хүртэл болсон. Супер тоглолт бол болсон. Конгогийн хувьд бол үнэхээр бахархалтайгаар нутаг буцаар байлаа. Тэгээ Америкийн энэ виз мэд зохион байгуулалт юмны балиар асуудал юм байгаагүй бол одоо Lumumba Veya гэдэг нэртэй болсон. Kukambala Dinga гэдэг Penny хувьд бол энэ тоглолтууд дээр ирээд нөгөө Patrice Lumumba гэж одоо домогт гахалтай энэ одоо эрхчлөөнийх нь тэмцэгч эрхчлөөнийх нь дараагийн эрхчлөөгөө олсны дараагийн анхны ерөнхий сайд те CIA болон одоо барууны хэд хэдэн улсууд нийлж одоо хөнөөсөн шүү дээ те. Тэр хүнийг одоо бэлэг тэмдгийг үргэлжлүүлж ингэж зогсчихсан тэр фанат маань байжсэн бол ямар гоё хөө. Мексик тусан ганц тоглолтын дээр л тэр фанат байлаа шүү дээ те. Тэгээ тоглолтын дараа Yohan Wissa бас уйлж исэн. Үнэхээр бүхнээ зориулсан те. Тэгээ дээрэс нь одоо тоглолтын өмнө бас Wissa бас ярьсан л да. Бид нар бол маш хэцүү байгаа. Нутагт нь бол энэ чинь дайнтай байгаа те. Зүүн бүсд нь бол бөөн дайн асуудал юм та Рванда манда энэ чинь заваарсан юм болж байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь бол ер нь геноцид явагдаж байгаа. Тэгээд ийм хүнд нөхцөлтэйгээр бид нар энэ чинь ингээд бидний талбай дээр байгаа 1 секунд болгон нэг үйлдэл болгон нэг бодол болгон болвол одоо их орноо бодож те нутгаа бодож ард иргэдээ бодож тэр хүнд болж байгаа үйл явдлыг бүгдийг бид нар бодож ийм болвол явж байгаа маш хэцүү байгаа гэдгийг бол онцолж ярьж исэн. Тэр бол маш их сэтгэл төрсөн. Энэ жилийн дэлхийн аваргаар бол бидний нэрлдэг жижигүүд тийм ээ. Хөл бөмбөгийн хувьд одоо түүх арай багтаа усуудл гэдэг утгаар нь ярьж байгаа жижиг том гэж бүгдийг ярьж болохгүй. Тэгээд одоо Curaçao, Cabo Verde, Congo тийм гинт одоо юу гэдэг ардсан Конгогийн шиг шогийг олон жил дэмжижсэн анханасаа гэж ярих бол утгагүй асуудал. Гэхдээ дэлхийн аваргаар ингэж дэмжих гэдэг бол маш гоё. Дээрэс нь одоо юу гэдэг колоничлжсэн улсуудын эсрэг колоничлогдчихсэн улсуудыг дэмжинэ гэдэг бол бас л нэг юм гоё сонирхол шүү дээ. Одоо Ган, Английн тоглолтын дээр Ганыг дэмжинэ гэдэг бол нэг өөр асуудал те. Иймэрхүү зүйлүүд одоо юу гэдэг Сенегал, Франц гэдэг ч юм уу жижиг улсуудыг дэмжих бол ялчгүй өөр зүйл байдаг. Гэхдээ яг юу гэдэг одоо чинь миний хувьд бол Аргентин, Франц, Испанийг цааш оол явсаа гэж болоо. Жишээ нь миний хувьд бол бодож байна. Мексикийг бол үнэхээр дэмжиж байгаа бас олон жил Мексик үлдмийг бас харж байгаа. Цааш явсаа гэж бодож байгаа. Гэхдээ одоо юу гэдэг нэг сонин штэ. Cabo Verde-г би Аргентины эсрэг үнэхээр амтай байсан. Галзуу тоглосоо гэж бодож байна. Би Аргентины фанат. Би Аргентиныг сайн явсаа гэж бодож байгаа. Фаворитуудын нэг гэж бодож байгаа ч гэсэн зөрүүлээд Cabo Verde тэнцээ гахалтай тоглолт үзүүлээд үндсэн цаг дээр тэнцээд мэдгүй одоо пенальтан дээр Мессигийн пенальтыг Возиня хаагаад цаашаа шалгараад ингэм бол үнэхээр гайхамшиг үстэй те. Үнэхээр түүх үнэхээр гайхамшиг. Энэ бол кино цаашаа юм болох байхгүй. Тийм болох юм бол үнэхээр баярлна. Жишээ нь ер нь бол одоо энэ хөлбөмбөгт бас team story-нууд гоё байдаг. Тэр мэдрэмж бас гоё байдаг учраас дэлхийн аваа зөвхөн дэмжиж байгаа бага яваасаа зөвхөн дэмжиж байгаа бага үзэх биш те. Нийт нь аль болох үзхийг хичээх, аль болох жижиг баг улсуудыг дэмжихийг хичээж бол би хувьдаа үзэж байгаа та хэд маань энэ дээр сонсдог л одоо хуваалцаарай гэж хүсгээр. За Бэлэг Сенегал 24 дэх минутанд Habib Diarra, 51 дэх минутанд Ismaila Sarr гол оруулсан. Ismaila Sarr энэ жилийн дэлхийн аваа үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүллээ. Сенегалийн дасгалжуулагч Pape Thiaw энэ тоглолтын дээр анх удаага би андаруу бол энэ тоглолтын дээр анх удаага Iliman Ndiaye баруун дээр гараан дээр гаргасан. Тэгээд өмнөх тоглолтнуудаар гарахгүй байж байгаа энэ тоглолтод гараанд гараад Ndiaye нэг сайн тоглосонгүй. Би бол уг нь өмнөх тоглолтууд гаргасан бол гэж бол бодож исэн. За ингээд 86 дахь минут хүртэл одоо Habib Diarra, Ismaila Sarr-ын голоор бол тэргүүлжсэн боловч 86 дахь минутанд Romelu Lukaku гол оруулаад за тэгээ 89 дээр Yuri Tielemans оруулаад за тэгээд 120 дээр нэмэх 5 дээр Yuri Tielemans хожлын голыг нэмэлт цагийн эцсийн мөчөд пенальт руу орохын даваан дээр тийм оруулж бол Бэлэг Сенегалчуудын зүрхээ гэмтэллээ. Тэгээ сонирхолтой нь 10 Африк багийн Түнисээс бусад буюу одоо 9 Африкийн баг бүгд хэсгээс гарсан. За ингээд 3 Африкийн баг мултарсан 3 Африкийн баг дээр зүгээр нэг сонирхолтой юм ярихад мултарсан дөрвийн 3-86 дахь минутанд гол алдсан байна. Cote d'Ivoire Норвегт Эрлин Хааландад 86 дахь минутанд хожигдлын буюу одоо 2-1 болсон голыг алдсан. Harry Kane 75 болон 86 дээр буюу 86 дээр хожлын голыг оруулсан. За тэгээд Бэлэг Сенегалийн тоглолтын дээр Romelu Lukaku 86 дахь минутанд comeback-ийг эхлүүлсэн эхний голыг оруулсан. За ингээд нэг юм сонирхолтой юм басан. Тэгээ яг зүгээр том багууд бол эцсийн үр дүнгээ бас зарим нь авч чадж гин гэдэг юм гарч байгаа боловч зөрүүлээд нөгөө хэд одоо Конго, Сенегал, Cote d'Ivoire бол тоглолтыг бас дуусгаж хадгалж бас арай чадахгүй байна гэдэг юм харамсалтай зүйл бол гарч ийн. Тэгээ дээрэс нь тоглолчдын бүрэлдэхүүн агуулга систем мэдрэмж төсвөр бас яалтчгүй дутж байгаа зүйл байгаа. А тэгээд нөгөө талаас юу гэдэг юм мэдрэмж юмнууд нь илүү байна дутж байгаа юм илүү те ийм зүйлүүд бол бас гарч ийна. За тэгээ Бэлгийн хувьд бол одоо дараагийн шатнд бол нэлээд драматик шалгарлаа. За тэгээд Канада бол Өмнөд Африкийг хожоод Мексикд бол Эквадороо хожоод дараагийн шатны ихрээ авцсан байсан бол хамтран зохион байгуулагчид Америкийн нэгдсэн улс Босния Херцеговинаг 2-1 ярцаатай болгож авч бол дараагийн шатнд шалгарлаа. За тэгээд Флорин Балагуны хувьд бол энэ тоглолтын дээр улаан хуудас авч 64 дахь минутанд одоо шар хуудас аваад вар шалгаж улаан хуудас бол болсон. Энд дэр нэг юм сэдв яриглал наа чи яаж улаан хуудас юм бэ гэдэг нэг сэдв. Нөгөөх нь наа чи улаан юм бол яагаад өөр улаанууд өгөхгүй юм. Одоо Шотланд Хаитигийн тоглолтын дээр Аргентин Австри те Мессигийн юу шилбэн дээр өршөлдөг. Тогтвортой дүгнэлт хийхгүй байгаа юм бэ, шүүлт хийхгүй байгаа юм бэ гэдэг нэг юм сэдв яригдэж байна л та. Тэр
Тэрнтэй бол би санал нэг байна. Яг одоо чинь ингээ харахаар Мессигийнх дээр доор хайж шарахгүй юу? Шар байсан ч зөөлөн шар те улаан өгөхөд гаахгүй ер нь бол. Тэр Хаити, Шотланд дээр бол бүр улаанцсан улаан байсан өвдгөрөн бүр ингээ нисэж игээд орж байгаа юм улааг өгөө. Португалийн нэг тоглолтын дээр юун дээр байлаа? Бернардо Силваний тоглолт руу бүр ингээ шилбрүүн бүр шилбний хонгоол эсрүү шипгэрээ бүр ингээ жигээд гулгаад орсон. Бас тэрэн дээр өгөөгөө. Тэгээ энэ дээр одоо балагуун дээр улаан өгч байгаа. Яг дан энэ үйлдэлийг харах юм бол балагууных би улаан гэж бодож байгаа. Санаатай үйлдэл биш ч гэсэн нөгөө тоглогчийн эрүүл мэнд аюулгүй байдалд бол халдсан юм бүр ингээ шагаан ингээ бүтэн нуглараад яаж байгаа яаж уурчаагүй юм те. Тэгээ энэ бол улаан байхгүй. Тэгэхээр зөврөлөө нөгөө хэд нь адилхан улаан байх хэрэгтэй. Гол нь одоо дараагийн тоглолтууд дараагийн шатнууд руу ороод ирэхээр ач холбогдол өндөр болно. Уур амьсгал чанга болно. Илүү хүнд нөхцөл орж ирнэ те. Дарамт шахалт ихтэй тоглолтууд болно. Шийдлүүд нь одоо улам том нөлөөтэй юм болж эхэлнэ. Дэлхийн нийтээр илүү олон зуун сая хүн магадгүй хэдэн тэрбум хүн үзэн. Тэгж яхад энэ шийдвэр тогтвортой байхгүй болвол энэ бол айгүй асуудал болно гэсэн сэдв бол гарч ирсэн. За тэгээ Малик Тилман Флорин Балагун хоёрын гоолоор бол хожлоо Балагун улаан авсан дараагийн тоглолтод харамсалтай оролцож чадахгүй болж байна. Хэн бол нөгөө талаас хин Эден Жеко бол дэлхийн аврагын сүүлийн тоглолтод хөрх юм гимтээд суусан 51 минутанд тэгээ ерөн жоохон гимтэлтэй гүрийгээ тоглоодсан боловч одоо тэгээд үнэхээр болсонгүй суулаа. Жекогийн хувьд бол жоохон харамсалтай байна. За ингээд матчтай рекаптай хамтаас бүгдээр нь баярлалаа. Дараагийн 2 өдрийнхөө араас нь матчтай рекап явнаа. Та хэд маань санал сэтгэлдүүдээ гоё хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Хөл бөмбөгийн дэлхийн аврагын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та Social Pay аппликейшний нэмэлтсээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 1-р шатны ялагч 1 сая төгрөгийн худалдан авалтын эрх, 2-р шатны 3 супер ялагч PlayStation 5, ширээний хөл бөмбөг болон албан ёсны jersey, хөл бөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аврагын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. Social Pay